Сайн байцгаана уу? Намайг Од гэрэл гэдэг аймаг ногоо урлан байгууллагын үүсгэн байгуулагч. Цэг ургамал нь ер нь хүний амьдралд маш олон ач тус байдаг. Хүн ер нь амьдралынхаа 70-80% дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс энэ байгаль байгаа мэдрэмжийг илүү ургамал гэртээ тарьснараа авч чаддаг байх нь. Өөрөөр хэлбэл цэцэг ургамал нь дотоод орчны агаарыг 70-80%, зарим ургамал бүр 100% ингээд цэвэршүүлж 24 цагаар агаар цэвэршүүлж чаддгаараа давуу талтай. Мөн сүүлийн үед ингээ гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ хамтарч ингэж ургамал тарьдаг болсноороо экологийн боловсролд илүү суралцж байна. Илүү байгаль тайртай ирээдүйг бид нэр бүтээхэд бас хувь нэмрээ оруулж чадж байгаа. Мөн одоо дотоод орчинд агаар цэвэршүүлэхээс гадна ургамлын ногоон өнгө маань одоо офис болон албан байгууллагад байснараа одоо ногоон өнгө нь тайвширлыг өгдөг, хөдөлмөрийн бүтээмжийг 70-80% хүртэл нэмдэг ийм давуу талтай байдаг. Мөн хүн цэцэг ургамлыг арчлах тусам одоо ийм йогийн ийм бяцлагын төвшөнд очиж чаддаг. Энэ нь яадаг вэ гэхээр өөрөөр хэлбэл та ургамал тариад ингээд цэцгээ услаад, хөрсийг сайжруулад арчлах явцдаа анхаарал төвлөрөх чадвар нэг талдаа илүү сайн хөгждөг. Цэцэг ургамлыг үйлдвэрлэх ер нь түүнийг нутагшуулан тарихын явцад маш олон хүндрэлүүд гардаг. За түүний нэг жишээ гэвэл бид нар эрс дэр суура амьсгалтай юм хүйтний улиралтай улс оронд амьдарч байгаагийн хувьд бол бид нар ургамлаа нутагшуулж үржүүлэхэд зайлшгүй өвлийн үлэмж тэр дундаа халаалтын асуудал маш их хүндэр тулдаг. Бид үүнийг болохоор одоо жишээ нь нүүрсээр хаалдаг, тогоор хаалдаг, төвийн халаалттай гэх мэт хүлэмжүүдээр шийдэж байгаач импортыг орлох бүтээгдэхүүнийг массаар үйлдвэрлэхийн тулд бидэнд зайлшгүй одоо төрөөс юм одоо үйлдвэрлэлийг дэмжсэн тэр дундаа тариаланч ногоочд энэ ургамлыг тарьдаг хүмүүсийг дэмждэг юм бас одоо тодорхой хэмжээний хөтөлбөрүүд байлаад бидний үйл ажиллагаанд маш одоо сайнаар нөлөөлөхөр байгаа. Аймгийн хувьд болохоор хүлэмжин цэцэг ургамлаа нутагшуулан тарьж үйлчлүүлэгчтэй санал болгодог. Бид аль болох одоо Монгол хөрсөн дурах чадвартай тухайн орчиндөө тасан зохицох тийм ургамлыг санал болгодог. Манай хүлэмж олон урланд нийт 80 гаруй төрлийн 10,000 орчим төрөл зүйлийн ургамлууд байдаг. Бид одоогийн байдлаар ерөнхийдөө бараг 200,000 холд авсан ургамал тэрийгэ дагсан тийм их хүчил төрөлгчийг бас хүмүүст бэлгэлж чадсан байна. Намайг бага багаас эхлээл манай гэрээр дөрөв цэцэг ургамал байдаг гэсэн. Би яг өнөөдрийнх шиг ингэж цэцэг ургамлыг хүмүүст тарьдаг, одоо ингээ борлуулдаг, тэргээрээ үйлчлэгээ үзүүлдэг хүн болно гэж ерөөсөө боддгоо байсан. Илүү одоо ээж минь, эмээ маань ингээд бага байхаас минь эхлээд цэцэг ургамал тарьж исэн энэ нөлөө маань миний одоогийн ажилтай маш их холбоотой. Цэцэг ургамлыг ингээд тариад, арчлаад ирэхээр хүн өөрөө ирэхгүй дурладаг. Тийм орчинд өссөн хүүхдүүд илүү байгаль ээлтэй болдог учраас илүү нөгөө үн цэн үлдээх, байгальтай илүү ойрхон ээлтэй байх зорилгоор энэхүү ажил мэргэжлийг сонгосон байгаа. Ер нь ямар ч бизнес ажлыг хийсэн хүн илүү тууштай, хөдөлмөрч бас тэгээд юм багаар ажилдаг байх хэрэгтэй. Энэ бизнесээ босгоо явж байхад баг бүрдэх хамгийн чухал байдаг. Тиймээс энэ дотоод болон гадаад багийг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ингээ аймын ард зөвхөн ингээ цэцэг үйлдвэрлэдэг баг байхаас гадна биднийг дэмждэг маш олон найзуудын хүрээлүүд байдаг. Тэдгээрээс дурдах юм бол илүү байгаль дэйлтэй, хог аягдлаа ангилдаг, сэргээд гэрчин хүчийг ашигладаг. Энэ асуудлуудыг ингээд найзуудтайгаа нийлээ шийдээд явснараа өнөөдрийн айн бүтэх одоо жишээ нь гол үн цэн бас бий болсон. Залуучуудад хэлэхэд илүү тууштай, хөдөлмөрч тэгээд илүү үнэнч байх хэрэгтэй. Миний гол баримтлагдаг зарчим бол нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүт гэдэг үгийг одоо маш сайн санаж авдаг учраас илүү хүнд туслах, одоо ийм бүтээлч байх, тууштай байх энэ одоо зарчмуудыг баримталж явдаг. Ингээд ер нь цэцэг ургамал дурладаг хүмүүс маш олон болоос та магадгүй анхлан тарих гад хөрсөө хаанаас авах уу, яаж саваа томсохгүй, хэрхэн ямар цэцэг сонгон тарих вэ гэд маш олон бодлоод өдлөгдөөд хойш суугаад авал манай айн цэцгийн дэлгүүрээр зочлоод үзээрэй. Бид та бүхэн анхан шатны бүх зөвлөгөөг өгөөд одоо орчин нөхцөлчин тохирсон ургамлыг маш найрсгаар санал болгоод одоо үрнээс нь ахуулаад, өрсөлдөөнөөс нь ахуулаад ургуулхад одоо бүх зөвлөгөөг өгөхөд бэлэн байгаа шүү.